За одоо манайхан чинь хоньны мах мөлжөхөд өстой ямар гоё мөлждөг үлээ гэдэг шиг хавч мөлжиж үзүүлье гэж одоо нөгөө гоё сархингийн дотор нь сайхан ингээд боогоод чандсан мах. Нэр гоё болсон биш үү? Нөгөө гүзэнд боосон бууз гэж байдаг шүү дээ. Яг тийм. За сайн байцгаана уу найзуудаа. За би өнөөдөр байна шүү дээ. Зайсан дээрээд Зайсангийн одоо гоё кино театрын яг хажуу талд нэг гоё CU-гийн ажил байж байгаа. Шинээр нэгдсэн гоё BB буфет гэдэг гоё газар ороод ирсэн. За махнууд бол өстой янз янзаараа байна. Энэ юуны мах вэ мэдээ? За өхрийн сайхан ястаа мах байна. Би одоо ястаа маханд бол их дуртай. Ер нь энд бол шүү дээ. Гоё одоо амталцсан гоё махнууд байханд байгаа. Өөрөө гоё одоо ингээд янз янзын гоё мах амталж идэнэ. Амталсан махаа одоо болтлоо ямар ч байсан зүгээр сууж яхаар манайхан чинь нэг зөөлөн махан дуртай шилэн доргуу гэдэг шүү дээ. Гэтэл сүүлдээ сонсоод байсан чинь энэ шил ер нь хүнд их сайн гэдэг гинэ. Хамаг одоо нөгөө коллаген минерал чи энд үүд юм байна шүү дээ. Алга гахаа мах гэж байдаг шүү дээ. Энэ ямар алдартай мах гэхээр байна шүү дээ. Нөгөө хятадын удирдагч нөгөө Мао даргын иддэг байсан энэ алга гахаа мах гэдэг. Гоё мантуудтайгаа хойлоод идчихэд бол гоёо. Торт одоо ингээд далаа тэнгисийн бүтээгдэхүүн ерөөсө бүх юм байлаа. За өсгөө ах нь ингээ хана штэ далаа хоолнд дуртай. Сам орхой, нөгөө хавч. Тэгээд энэ гоё нөгөө 8 айлж дээр сифуд байсан штэ. Сифудтэй. Тэгээд нэг гоё хонь үхрийн махтай сайхан. Чанаад гоё шүл хийдгэж идэв. За ийм санаатай байж. Шүл болтол нэг ийм гоё юм авсан. Энэ штэ. Нөгөө гоё сархингийн дотор нь сайхан ингээд боогоод чандсан мах. Ялангуяа одоо нойр улжирхаа өвддөг хүмүүс энийг идэхэд их сайн гэж байна. Нэр гоё болсон биш үү? Нөгөө гүзэнд боосон бууз гэж байдаг шүү дээ. Яг тийм. Сархин дотор ингээ махаа ирсэн. Миний лав мэдхээр хятад хоолны буфе гэж юу манай Улаанбаатарт байдаггүй шүү дээ. Би бол энийг бол хамгийн анхны буфе юм болов гэж бодож байна. Маш гоё юм даа. За ийм мэдээ авч явсан шүү. Авчвал дандаа л их хөрх 90 амттыг л иддэг юм байлаа шүү дээ хөрхий. Далайн жимс гэдэг шүү дээ. Баба гамп шримп гэдэг нэг гоё Америкт явж байхад одоо энийг ч бас нэлээл иддэг байсан. Энэ бол өстой үнэхээр гоё. Нөгөө төрүүчийн самыг бодох юм бол арай том сааралд. Гэхдээ бослохаараа яг гоё адилхан болчихноо. За нэг ийм хэдэн сам орхоо авлаа. За хонь нүхрийнхээ махаа ингээ сайхан чаннаа. Бид нар ч одоо хятад очиод халуун тоогоо идэл яваад байдаг. Гэтэл яг үндсэндээ бол энэ халуун тоогоо чинь Монгол хоол юм байлээ шүү дээ. Ер нь халуун тоогоо бол ер нь хятад маш их алдартай байна. А юугаараа шухам алдартай вэ гэхээр шүү дээ. Нөгөө Бээжингийн буюу хятадын бол одоо хойд нутгийн одоо хүүтэн сэрүүн улирал болдог тийм газрын одоо хүмүүс ер нь гэдэг энэ халуун тоогоог бол ер нь маш их иддэг. Ер нь халуун тоогооч одоо ер нь хаасааг л иддэг болчихжээ. Эндхийн тоогооч нар нь шүү дээ. Яг нөгөө хятадаас ирсэн зэра янз янзын гоё гонттой чанж байгаа. Хоол бол гоё байна. Мах сайтай. Энэ буфетэнд ороход байна шүү дээ. Өөхөн янз янзын гоё ундаа, жуус тэр бол одоо хязгааргүй. Яаса 5 тансаг шүл гэдэг шиг л одоо ийм гоё үнэр бол өстэй янзтай гонор чинь. Дандаа манай Монгол мах мэдээж далаа тэнгисийн сам орхой энэ одоо кальмар янз янзын загас бүтээгдэхүүнүүд нь дандаа Бээжингээс ирж байгаа нэг ийм гоё одоо. Кальмар гэж одоо нэг одоо алдартай далайн одоо амтан байна да. Кальмар, осьминог, каракатиз гэдэг олон амтд байж байгаа шүү дээ. Монголчуудын маань одоо хувьд бид нар ч нөгөө далаагаас хол байдаг учраас нөгөө далайн одоо янз янзын одоо йодын дутагдал ихтэй байдаг, Д витамины дутагдлууд байдаг. Тэгэхэд энийг бол одоо сайн идчих хэрэгтэй байлээ. Би бол ер нь гэдэг хятад очоод ер нь хааж явж ирсэн ер нь дандаа л юм далайн бүтээгдэхүүнүүдийг л идчихдэг. Одоо энэ гоё хүүхдүүдийн төрсөн өдөр янз янзын гоё арга хэмжээ болохоор одоо энэ захирал нь бас их гоё одоо хөнгөлт өгдөг, гоё бэлэг өгдөг. Тэгээ 2 цаг буфетэн сууна гэдэг чинь их гоё. Тэгсэн бодлоо үнэн нь маш боломжийн үнэтэй. Яг энэ Зайсангийн кино театрын яг CU-гийн хажуу талд одоо ийм гоё газар нэгдсэн байна. За миний хувьд одоо буфе ресторанд бол орох дуртай. Гэхдээ буфед орж явахдаа бас нэг баримтлагдаг зарчим байгаамаа. Ер нь хамгийн гол нь яг өөрийнхөө дуртай шүлөөхийн дуртай махаа шарж идэнэ. Гадаадд ч тэр одоо манайхан нэг буфенд орохороо нэг барахгүй мөртлөө ингээд 3 4 5 ингээд дүүрэн овоолоод тэгээд ингээ хайчдаг штэ. Тэр бол маш буруу юм байгаамаа. За сайхан би уунаа. Номер 1 пивч одоо Цинтао байна штэ. 5 тансаг гэдэг шиг одоо 5 6 төрлийн одоо амтны мах ингээд цуглуулад идэж штэ.
За энэ хардаа нөгөө нь хавчаа ийдсэн. За нөгөө кальмар ч гоё болцсон байна хардаа. За кальмараа ингээ сайхан ийч. Энэ далайн хоол юу н их гоё сайн бүтээгдэхүүн ирж байна. Амт өстө үнэхээр гоё. За хавчаа гаргаад тавьчихна. Хавч маань жоохон хөржиг. Би бол одоо гоё Монгол хоолндоо дуртай. Гэхдээ хаяа бид нар чинь далайн шүл уух гоё шүү. Энэ тогооч нар бол үнэхээр гоё бэлтгэсэн байна. Амт бол өстө үнэхээр гоё. Хятадын хоолны соёл дотор лам хэрэм давж авирсан гэдэг нэртэй хоол бол Хятадын хамгийн алдартай хоол. Загасны мах, дахианы мах, өхөр гахааны мах, хоньны мах гэдэг янз янзын махнууд аваад ингээд цуглуулад шөл хийж иддэг хүн байсан байж байгаа. Тэгээд тэр нэг удаа маш гоё хэрэмний гадаа нөгөө гоё шөлөө хийгээд идчихсэн чинь хийд дотор том хурал болоод тэгсэн чинь тэр хурал болж исэн ламнар нь нөгөө тэр хоолны гоё үнэртэд ерөөсө хурлаа хийж чадахгүй нөгөө хурлынх нь ном зом нь тасалдаад баахыг болсон чинь хамбан уурлаад энэ одоо ямар хүн одоо ийм гоё хоол хийгээд бидний хурлыг тасалж байгаа гэж очиад ингэсэн чинь нөгөө ламнар чинь нөгөө хэрэм давж очиод нөгөө нэг хоолыг идээд тэр хоол нь лам хэрэм давж авирсан гэдэг нэртэй хоол. За өнөөдөртөө бол үндсэндээ би ийм 5 янзын одоо амтны махтай ийм гоё шүл идэж байна. Ер нь одоо тэр лам хэрэм давж авирсан гэдэг нэртэй хоол бол маш алдартай ийм гоё хоолыг одоо би хийгээд идчихлээ. За одоо манайхан чинь хоньны мах мөлжөхөд өстой ямар гоё мөлждөг үлээ гэдэг шиг хавч мөлжиж үзүүлье гэж одоо хавч идэхэд нэг бас нэг зовлонтой юм байдаг байхгүй. Би зөв тоглож хэлж байгаа шүү. Нэх юм харахад нэг юм том ингээд нилээн одоо бөөнд юм болж иш нэг ингээд дотроос нэг юм жижигхэн мах иддэг. Гэхдээ хавчны мах бол амттай л да. Нэг хавч ингээд задлагчаар ингээд задлаад идэх гэхэр чинь нэг ядаргаатай байдаг байхгүй. Гараа нэгэн сайхан ариутгацсан юм шиг зүгээр сайхан ингээд ясан хэм хазаал тэгээ хардаа шууд махыг ингээ гаргаад идсэн гоё байхгүй да. Ер нь бол та нартай тэгж зөвлөнө. Ийм хавч чинь нэг гоё тийм чихэрлэг тэгээ маш их тийм тосрохог амттай байдаг байхгүй да. Эр хавч болохоор эмийг арай гүцэхгүй. Тэгээ хөөрхөө яагаад ийм хавч чинь гоё амттай байдаг гэхээр маш их одоо төлөлдөг хэдэн сая төрш шахдаг учраас ер нь ийм амтны мах чинь ер нь хамгийн амттай байдаг юм байна шүү дээ. Гэхдээ нөгөө далайн одоо энэ ийм хавчнууд чинь ер нь гэдэг ховрдож байгаа учраас ер нь голцоо хүнсэнд нь одоо хөөх юм уу эр хавчнаар эр амтжил явдаг юм байна. Цэвэр одоо гоё коллаген, гоё далайн коллаген авъя гэх юм бол энэ биби буфетэнд ороод за нэг том хавч чи ерөөсөө нэг 2 өмхөд дуусчих дээ. Янзтай шарж шүү. За ахын дээрээс нэг жоохон зэрэн хийчихв. Янз янзын гоё амтлагчуд байж байгаа. Нөгөө нэг гоё зэрэн дээрээ ингэж хийгээл зэрэн үнэхээр гоё амтаа гэх юм аа. Гахааны махын стейк маань ер нь их гоё болсон байх шүү. Донджаас арай жоохон дээгүүр шаруулсан. Гоё жоохон шүүслэг гэдэг гээд би жоохон давсын жоохон багдуулсан байна. Шүлэнд сайхан байна. Шарсан махан ч гоё байна. Зайсан хүйлийн нэг давхар биби буфет гэдэг. Тэд байдаг гоё буфет. За манай Монголын одоо зайсан хийл дээр нэгдсэн байх шүү. Манайхан та нар сайхан ингэ ирээрээ гэр бүлээрээ өөрөө хүмүүсттэйгээ нэг сайхан суугаарай. Надад одоо үнэхээр сайхан таалагдлаа.